Төргий нэгдсэн чуулган дээр жавхлан сайдаас асуугаад ерөөсөө хариу авч чаддаггүй. Бүтэн жил шалгуур үзүүлэлт буюу KPI-л ярьсан. Хөгжлийн төлөвлөгөө төсөв 2-ын хавсралт шалгуур үзүүлэлтийн хавсралт нь хоорондоо уялдахгүй байгаа. Төсөв дээр одоо 397 KPI тавьж ороод байна. Эдийн засгийн хөгжлийн яам сангийн яам 2-оос асууя. Энэ хоёр төлөвлөгөө төсөв 2-ын шалгуур үзүүлэлт уялдахгүй байна гэдэг чинь бид нэр төлөвлөж чадахгүй байна, төсөвлөж чадахгүй байна гэсэн үг шүү дээ. Энэ дээр яаж анхаарч ажилласан болоо? Та хэд маань өөрсдөө ням болгоны хавсралтыг нь боогоод улсын гуралд өргөн барьж байгаа. Үнэхээр шаардлага хангахгүй байгаа бол яамар төсвийн ерөнхийлөн захирагч руу буцаах ёстой гэж бодож байгаа байхгүй юу? Одоо энгийн л 10 жилийн хүүхдийн боловсролын юм ярий да. Тэгээ одоо эрчим хүчний сайд дээр 455 тэрбум төгрөг байгаа. Сэргээгт эрчим хүчний суурилагдсан хүчин чадлыг нэмэгдүүлнэ гэсэн зорилго тавьсан. Юугаар хэмжих юм бэ гэж километр гэж тавьж байгаа. Ваттаар хэмждэг юм. Километр гэд юу хэмжиж байгаа? Гэр ороолын айл өрхөдөд цахилгааны хөнгөлт үзүүлнэ гэд энийг бас өмнө жилжингээ ярьсан. Утааг бууруулах гал хөнгөлт үзүүлж байгаа гэд. Тэгсэн чинь шалгуур үзүүлэлтэн цахилгааны үнийн хөнгөлөлт үзүүлсэн айл өрх гэд мөнгө үрэх зорилттой л шалгуур үзүүлэлт тавьчаад өмнө засаад зарчмын зөрүүтэй санал оруулахлаар тэрийг сангийн яам эдийн засгийн хөгжлийн яам дээр нэгтгээд яамнаас нь дахиад өргөн барихт нь өмнөх төсөвн дээр төлөвлөгөөн дээр энэ шалгуур үзүүлэлтийг чинь зассан учраас та дахиж ийм алдаатай юм бити өргөн бариа гэж ярьж болохгүй юу? Тийм ажил хийгдсэн үү? Ерөнхийлөгчийн тамгын газар 33.6 тэрбум төгрөгтэй. Шалгуур үзүүлэлт нь бүгдээрээ төлөвлөсөн хугацаанд хийгдсэн байх. Ингэж хэмжиж болохгүй шүү дээ. Бас л мөнгө өрөх зорилттой KPI байна шүү дээ. Авилгатай тэмцэх газар. Олон улс бол биднийг авилгын төсөөлийн индексээр л хэмжиж байгаа. Тэгсэн чинь бид нар өөрсдөө болохоор авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтээр өөрсдөө авилгатай тэмцэж байгааг хэмжнэ гэсэн байна. Маш энгийн логик яриад байгаа шүү дээ. Уг нь бол энийг сангийн яамнаас ингээд өргөн барихт нь буцаач болдгоо юм уу? Та нар одоо арайчтай 10 жилийн хүүхдийн боловсролгүй ийм төсвийн шалгуур үзүүлэлт оруулна гэж юу байх вэ? Эдийн засгийн хөгжлийн яам ч гэсэн энэ дээр ингээд ярилцаж болдоггүй юм. Ажлын хэсэг байгаа юу? Өмнө ингээд анхаарч ажиллаж байгаа гэдэг зүйлийг бол нэгдсэн чуулган дээр зөндөө сонссон. Яг бодит дээр ингээд өргөн бариад ирсэн юм харахаар ингээд анхаарч ажиллаж байгаа гэж хэлэх боломжгүй байна л да. Шууд буцаачж байгаа шүү дээ яам руу. Төсвийн ерөнхийлөн захирагч руу. Татвар төлж байгаа ард түмнийг хувийн хвшлийг доромжлоод байгаа юм. Би энийг цаашдаа 3 жил ярина. Хоёр номер эдийн засгийн хөгжлийн яам хариулъя. Хоёр номерын микрофон. За лусан замч гишүүний асуултанд хариулъя. Эдийн засгийн хөгжлийн яамны зүгээс яг боловсруулж байгаа хөгжлийн бодлогын баримт төчгүүд дээр таны хэлсэн санал зөвлөмжтэй дагуу салбарын яамттай нэгт ажиллаж байгаа. Оны эхнээс эхлүүлээд ажлын хэсгүүд гаргаад сургалт зөвлөн туслах арга хэмжээ зохион байгуулад олон удаагийн уулзалт хийж байгаа. Харамсалтай бас хүний нөөцийн доктортой бус байдал янз бүрийн шалтгаанаар эрүүлж байгаа материал нь бас шаардлага хангахгүй тохиолдол их байгаа. Тэгээд төсвийн цаглбар маань өөрөө хуулийн хугацаатай учраас бас тодорхой нөхцөл байдалд бас бүрэн асуудал шийдвэрлэгдээгүй нөхцөл байдал үүссэн байхаа гэж ойлгож байгаа. Яг одоо бол эх 5 жилийн хөгжлийн үндсэн чиглэл боловсруулах ажил дээр биднээс бас бүх яамттай өдөр болгон хилцүүлэг зохион байгуулад хамт суугаад ажиллаж байгаа. Сангийн яам 6 номер. За таны хэлж байгаатай бол ингээд санал нэг байгаа яах. Одоо ингээд төсвийн төлөвлөл ингээд хууль заасан хугацаанд сангийн яамд ирээд бид буцаажсэн тохиолдол бол байгаа. Одоо өмнөх жилүүдэд. Гэтэ яг үнэхээр одоо яг яамдууд дээр бас асуудлууд байгаа. Зорилт нь тодорхой бус тэрэндээ хүрдгөө одоо үр ашиггүй зарлуу гаргадаг энэ төр гэдэг. Одоо энийг бол бид ингээд төлөвлөлт дээр болон үе шатаа ингээд юмнуудыг ингээд авч хэрэгжүүлж байгаа. Хариуцлага гэдэг юм нэгж байна. Одоо ялангуяа төсөв батлагддаг нэгдүгээр хавсалтаар батлагддаг дээр зорилт төгсөн дүнгийн талаар тайлангуудыг авдаг, тэрийг нэгтдэг, тэр дагуу юмд төлөвлөдөг болгох гэж бол бүх яамтууд дээр бол энэ дээр
бол арга хэмжээнүүдийг авч байна. Яг бид аль болох л одоо төсвийн сахилга батыг сайжруулах юм байдлаар төсвийн доктортой байдлын хууль энэ төр дээр арга хэмжээнүүдийг бол авч хэрэгжүүлж байгаа. Нөгөө талдаа яг одоо бид энэ хязгаарлагдмал энэ төсвийнхаа энэ бол Нэмэлт хариулах уу? Нэмэлтийг би нут 6 номер. яг уг нь санаагаар болдог бол ингээд яамдууд маань ингээд мэдээж нөөц боломж хомос байгаа энэ яг энэ хүрээндээ бид яаж энийг хүргэх вэ? Яаж энийг зүүцэх ёстой? Зарцуулах вэ? Яаж үр дүнд хүргэх үү гэдэг дээр л аюулсаа ажиллах ёстой байгаа. Бид тийм шаардлага тавьж байгаа сангийн яам. Ер нь бол бүх салбарын яамдууд дээр бид энэ асуудлыг бол тавьж байгаа. Жишээ нь урамшуул гэдэг асуудлыг үр дүнтэй болгооч гэдэг асуудлууд дээр бол нэлээд эрчтэй бас байр суурийг тавьдаг. Энэ урамшууллууд хязгаар нэгэн дуусах ёстой. Өмнөдийн өнгөрсөн жилийн түүхийг аваад үзэхдээ энэ бол ингээд бараг 1-2 жилийн хугацаанд хэрэгжиж зогсож байсан. Өнөөдөр хүртэл ингээд 10 хэдэн жил явцсан тэрнүүд байгаа л та. Гэхдээ бид бол яг сангийн яам бол засгийн газар эрх газрын дээр нийлээд бүх шаардлагуудыг бол шахаж бол ингэж ажиллаж байгаа. Тэгээд яг энэ дэр хариуцлагын асуудлууд дээр манай дээр хууль хангалттай байна. За тэрэн дээр арга хэмжээ авдаг санкцийн асуудлууд байна. Энэ асуудлуудыг бас тодорхой болох асуудал сүлээд яг одоо хуулиуд бол нэлээд чангарцсан. Тэгээд яг энэ жилийн төсөв эргэжил гүйцэтгэл гаргахад энэ Лувсан Жамсгшин тодруулъя. За тэгээд нэхэл хатуу хүний хувьд та хэд маань дахиж ийм логикийн алдаатай хавсралт өргөн барих юм бол бити ийш нь оруулж ирээрээ. Би ичихгүй. Та нар одоо яамдууд ичихгүй бол үнэхээр би ичихгүй, сайд нар ичихгүй бол би ичихгүй шүү. Би бүгдийг ярина энийг. За нөгөө талдаа сангийн яам, эдийн засгийн хөгжлийн яамыг сайшааж байна. Үнэхээр нягт ажилдаг аа. Танаа хоёр яам бол болоод байгаа. Бусад энэ яамдуудаа л сайхан болгочмоор байна. Тэгээ улсын жилийн хөгжлийн төлөвлөгөөтэй уялдаагүй төсөл арга хэмжээ, зураг төсөл төсөлгүй төсөл арга хэмжээ, санхүүжилт нь хэрэгжүүлэх хугацаатай уялдаагүй 75 төсөл арга хэмжээгийн нийтдээ 682 тэрбум төгрөг энийг бас нэгдсэн чуулган дээр асуусан. Энэ 682-ыг хасах зарчмын зөрүүтэй санал бий орууллаа. Нөгөө талдаа тэтгэврт гарахдаа нэг удаа олгодог 36 сар хүртэлх тэтгэмжийн 176 тэрбум төгрөгийг заавал оруулмаар байна. Энэ боломжтой юу сангийн яам? Сангийн яам 5 номер микрофон. Тав номерын микрофон. За үндсэн хууль дээр орсон зарчим болон төсвийн тухай хууль дээр орсон зарчмын дагуу нөгөө нэмбэл хас гэдэг зарчмаар явах хэрэгтэй. Тэр агуулгаар бол одоо парламентын түвшинд бол хилцүүлгийн шатанд бол гишүүн мөл саналаа гаргаад ингээ нэмбэл хас гэдгээр явах боломжтой байгаа. Тэгээ мөн нэгдүгээр авсрал дээр мөн нэмээд хэлэхэд бол сангийн яамнаас бол BPS цэг мовцэг овцэг юм ингээд тань руу вебсайтаа аяг нь явуулчих хайг нээсэн байгаа. За энэ гол зорилго нь юу вэ гэхлээр төсвийн хөтөлбөрийн өрх үр дүнгийн систем гэдэг ийм нэг систем бид нараа хийгээд тэрийг бол дуршилт байдлаар оруулсан. За энэ жилийн үед бол яг эрүүл мэндийн салбарыг бол арай өөр түвшинд гаргах гад үзүүлэлтүүдийг бол сайжруулсан. Тийм байдлаар та бас нэг үзээрэй. Тэгээд яг зүгээр бусад яамдуудын үед бол бид ажиллах гэж үзсэн. За мөн 21 аймаг энэ дээр огт орохгүй яваад байгаа. Хөр дүнгээ тодруулж чадахгүй, хийж чадахгүй. За мөн сургалтууд хийгээд явж байгаа. Тэгээд одоо төрний нөгөө хүн хүчний асуудал бас байна. Лувсан Жамсгшин тодруулъя. За баярлалаа. Яг тийм шүү. Нөгөө орон нутгийнхаа бидний хөгжлийн төлөвлөгөө төсөв хоёрыг нь бас хэдүүлээ харах хэрэгтэй. Одоо жишээ нийслэл 12 сард багтаж 15-нд багтаж 5-нд багтаж төсөө батлаа шүү дээ. Тэрэн дээр нас манай сангийн яам, эдийн засгийн хөгжлийн яам хараад ач холбогдол тэгээ хүрэж байгаа үр дүнгийн шалгуур үзүүлэлтүүдийг эдгэнсээ харж өгөхгүй болвол гэхдээ бас яг үнийг хэлэхэд зарим орон нутаг бол зарим яамнаас бол хамаагүй дээр байгаа шүү дээ. Тэгэхээр тэрнийг нь улам сайжруулад хэдүүлээ хамтраад явцгаая. Тэгээд бусад одоо яамдууд төр гэр бүлийн яам, боловсролын яам, эрүүл мэндийн яам төр бас харьцангуй сүүлийн 4 жилийн хугацаанд бол гайгүй болоод эхэлсэн. Гэхдээ ялангуяа юм дэд бүтцийг хариуцж байгаа ирээдүйн хөгжлийг хариуцж байгаа яамдуудын шалгуур үзүүлэлтийг бид нэр зөв болгох ажил хэрэгтэй байгаа. Тэгээд 5 жилийн чиглэл дээр бас үргэлжлүүлээд ажиллацгаая. Амжилт хүсье. За үгэлээ. За даваас хүмүүгээ гаммаа гişүү асуулт асууя.